Нийслэлийн дүүргүүдийн хувьд төрийн үйлчлэгийг иргэдэд хүргэдэг анхан шатны нэг нь хороо билээ. Сонгон хархан дүүргийн хувьд 32 хороотой, дүүргээс хэрэгжүүлж буй нэгэн томоохон ажил нь хороодоо цогцлбор байртай болгох бөгөөд энэхүү зорилтын хүрээнд дүүргийн 29 хороо өрхийн эмнэлэг хорооны цогцлбор байртай болоод байгаа юм. Тэгвэл 4-р сарын 4-ний өдөр тус дүүргийн 11-р хорооны цогцлбор байрны нээлтийн ажиллагаа боллоо. Манай хорооны цогцлбор бол нийслэлийн санхүүжилтээр бол баригдаж байгаа. Яг бас нэг жоохон хугацаанд бол бас удсан тал бол байгаа. Чонборт компани бол авч ажиллаад тэр компаниас аль бизнес гүйцэтгэж амжихгүй байсан учраас прогресс PM гэсэн компани хамтарч энэ ажлыг бол маш хурдан хугацаанд төр үйлчлэгийн анхан шатны нэгж хорооны байрыг бол ашиглалтанд оруулж гисэн бас юм байж байгаа. Тэгээд энэ компани одоо байгууллагын хүмүүст бол бас их маш их баярлж байгаа. Яагаад гэвэл манай иргэд бол нэг цэгээс цагдаагийн байгууллага өрхийн эмнэлэг одоо тэгээд хорооны үйлчлэгийг нэг цэгээс авж байгаа, нэг цонгоноос авж байгаа ийм бас давуу талтай байгаамаа. Нээлтийн ажиллагаанд Улсын хурлын гишүүн Сумьязар, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Нямбаатар, иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч Сандаг Сүрэн, засаг даргын тамгын газрын захиргаа хуулийн хэлтсийн дарга Пүрвсүрэн, 11-р хорооны засаг дарга Ундармаа нарын удирдлагууд оролцсон юм. Түүнчлэн тус хорооны ахмадын зөвлөл, аж ахуйн нэгж иргэдийн төлөөллөд байлцаж хорооныхоо шинэ байрыг милан дурсгалын зүйлс гартууллаа. Сонгон хархан дүүргийн 11-р хороо засаг даргын тамгын газрын иргэдийн хурл эмнэлгийн шинэ байранд орж ард иргэд ажил мөрчдийнхаа нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ жил одоо сайхан шинэ байранд ороод сайхан тухтай сайхан төмөрөн баяртай байна. Хороо өрхийн эмнэлгийн цогцлбор байртай болсноор иргэд төрийн үйлчлэгийг 5 тухтай орчинд авахаас гадна үйлчлэгээний төрөл нь харьцангуй нэмэгдэх, өрхийн эмнэлгийн үйлчлэгээний чанар, хүртээмж сайжрах зэрэг олон давуу талтай болж байгаамаа.